За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 2 дахь хичээл ороход бэлэн болсон байна. За өмнөх хичээлдэр бүгдээрээ ямар ч үсэн англи хэл маань яг монгол хэлнээс ямар ялгаатай вэ гэдэг талаар ярилцсан тий. За англи хэлний монгол хэлнээс ялгаатай хамгийн том зүйл бол дуудлага байдаг юм байна тий. Үг нь бол бичигдснээрээ дуудагддаггүй. За хоёр дахь том ялгаа бол өгүүлбэрийн бүтэц байдаг юм байна. Тэгээ бидний хэлдэг энэ ярианы өгүүлбэрийн бүтэц буюу үгийн дараалал, өгүүлбэрт орох дараалал англи хэл дээр ялгаатай байдаг юм байна гэдгийг үзсэн. За тэгээд би миний орох хичээл үндсэн хичээл байгаа. За үндсэн хичээлүүд маань 7 хоногийн дандаа сонгоо өдрүүд орж байгаа. 1 дахь, 3 дахь, 5 дахь. За 7 хоногт 3 удаа орно гэсэн үг би. За 1 цаг хичээлдэг. За 2 дахь, 4 дахь буюу 2 дахь, 4 дахь өдөр тэгш өдөр болохоор туслах багш дадлага хичээл орж байгаа. За дадлага хичээл дээр эхний дадлага хичээл дээр нэг хэдэн сурагчид 30 минут болоод өнгөрчлөө. Яагаад вэ гэсэн гомдол гарсан. Тэгэхээр 30 минут гэдгийг бид нар танилцуулга дээр аль хэдийн оруулсан байгаа. Та бүхэн тэр групп дээр ороход хамгийн эхлээд танилцуулга дээр би бүх мэдээлэлээ оруулсан байсан. Цаашд бол бид нар маргаашнаас өмнөх хичээл дээр бас тэгж явж байсан. Өмнөх сургалт дээр орой 7 цагаас одоо бол өглөө 7 цагаас орж байгаа. Өглөө 7, орой 7 өдөрт 2 удаа, 7 хоногт 2 удаа, тэр нь 2 дахь 4 дахьд өглөө 7, орой 7-оос дадлага хичээл оруулнаа. Дадлага хичээл 30 минут үргэлжилдэг шүү. За бүгдээрээ ингээд сайхан хамтдаа нэг сарыг ямар ч байсан маш өндөр үр бүтээлтэй ингээд өнгөрөөд хэдийгээр маш хямдхан төлбөртэй боловч бид бол чадах хэмжээгээр чанартай сургалт өгөхийг хичээж байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ тал дээр жоохон хүлээцтэй, тайван ингэж хандхыг хичээгээрээ та бүхэнд бас тавигдах шаардлага байгаа. Тэрийг болохоор яг уу гэхээр даалгавруудаа цаг тухайд нь хийж явна. Тэгээд өгсөн зүйлийг видео хичээл дээр ярьсан агуулгыг бол нэг дахин асуух бол нэг юу бол байхгүй байх гэж бодож байна. За өнөөдрийн хичээлээр авиацийн дуудлага хичээлийг үргэлжлүүлнэ. Тэгэхээр англи хэлэнд бол үг аягүй хэцүү энэ олон дуудлага чи алийг яаж дуудах юм? Ер нь дунд шатны, агсан шатны сурагчтай ч гэсэн одоо хүртэл 10 жилийн дараа дуудлагынхаа учрыг олоогүй яваа сурагчд бол зөндөө байдаг. Тэгэхдээ дуудлагыг сурснаар маш олон давуу талтай гэж үзсэн За үгээ дуудаж сурна. Хүнд ойлгомжтой ярих, эргээд хүний яриаг ойлгох тийм үү? За тэгээд үгээ зөв бичихтэй энэ бүхэнд маш чухал үүрэгтэй учраас дуудлагын авиацын хичээл ороод байгаа. За тэгээ ерөнхийдөө бол англи хэл маань ер нь дэлхийн хамгийн олон үгийн баялагтай хэл гэдэг. Үг чухал гэдэг байгаа шүү дээ. Хэл сурахад мэдээж үг чухал. За тэгээд хамгийн олон үгийн баялагтай хэл гэдэг ойролцоогоор 1 сая орчим үгтэй гэж ярьдаг. Гэхдээ яг төрлөختөө англи хэлтэй хүмүүс энэ сая үгээ мэдтгүү угаасаа дийлэнхийг нь мэдтгүү үгнүүд байгаа. Тухайн нөгөө төрлөх багаасаа хүүхд байхаас англиар ярьж өссөн хүмүүсийн хувьд бол англи 20,000 үг ойролцоогоор 20,000 үг мэддэг. Өргөн эргэлдэг ийм үгнүүд байдаг. Тэгэхээр бидний зорилго бол яг нэг эхний удаад нэг 2,000 тэрнээс цаашаа 3-4,000 гэд ингээд явна. Тэгэхээр үгээ эхлээ зөв дуудчихаар та бүхэнгээ ойлгоход амар гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө та нар ингээд боддоо англи хэлний гарал үүслийг ер нь хизэнээс энэ англи хэл үүссэн бэ гэхээр яг энэ өнөөдрийн ярьдаг орчин үеийн англи хэлний гарал үүсэл бол 5,000 жилийн өмнөөс ярианы хэлбэрээр үүссэн гэж үздэг. 5,000 жил. За тэгтээ бичгээр бичигдэж ирсэн он хугацаа бол тодорхойгүй. За яагаад гэвэл англи хэл бол ийм маш олон хэлнээс гаралтай герман язгуурын хэл гэдэгтэй. За монгол хэл бол алтай язгуурын хэл гэж явдаг. Англи хэл бол герман хэлний язгуурын хэл. Тэгээд хамгийн ойролцоо хэл бол герман хэл. Тэгэхээр та хэрвээ герман хэл мэддэг бол англи хэл сурахад маш амархан байна гэсэн үг. Илүү амархан Монгол хэл бол турк хэл
хамгийн ойрхон хэлтэй солонгос хэл. Тэгэхээр биднэрт турк хэл сурах, солонгос хэл сурах илүү амар байдаг. Яагаад гэвэл нэг одоо бүлгийн хэл учраас тэрнтэй адилхан англи хэл бол герман одоо гаралтай одоо хэл байдаг. Тэгээ маш олон хэлнээс шинэ үг хэллэгүүдээ авсан. За тийм учраас дуудлага нь үнэхээр хэцүү байдаг шалтгаан нь болохоор англи хэлний үгийн баялаг одоо энэ нөгөө нийтлэг хэрэгэлдэг 20,000 үг гэдэг нь те 20-оос нэг 25,000 үг дотор Франц гаралтай үг болвол нийт англи хэлний үгийн баялагын юм байна. Нийт англи хэлний үгийн баялагын 30% эзэлдэг. Францаас англи хэл рүү орж ирсэн, зээлдэж орж ирсэн үг нийт 30% эзэлдэг. За тэгээд Испани хэл, эртний грек хэл, грекээс шинжлэх ухааны нэр томьёонууд бол бүгд орж ирсэн. Грек, латин, за испани гэсэн те хуучин англо-саксон, англо-саксон гэдэгтэй хуучин одоо эртний одоо англи хэл гэж яриад байгаа. Эндээс орж ирсэн үгнүүд, за орос хэлнээс хүртэл орж ирсэн үгнүүд байдаг. Ингээд тооцохоор маш олон хэлнээс ийм үгнүүд цугласан ийм хэлэлтэй. Тэгээ би түрүү хэлсэнтэй эхлээд ер нь гадаад хэл яригдаж эхэлж байхдаа яадаг гэхээр бичгийн хэлбэрт байдгүй. Бичгийн хэлбэрт байдгүй. Зөвхөн хүмүүс ярианы хэрэгслээр хэрэгэлдэг. Бичиг үүсгэд яах вэ гэхээр нөгөө яригдчихсан үгнүүдаа нэг хүн бичнэ үсттэй. Эхлээд нэг хүн бичсэн байгаа шүү дээ тэр чинь. За энэ үгийг ингэж хэлж зах шиг байна. Энийг нэг ийм үсгээр ингэж тэмдэглэчихүү гэд одоо нэг хоёр хүн сууж байгаа ч юм уу те гурван яг нэг дор бүх үгийг бичнэ гэж байхгүй магадгүй хэдэн мянган жилийн туршид ингээд нэг зарим хүмүүс за энэ үг байхгүй энийг оруулъя гэд ингээд ярианы хэлээ бичгийн хэлэнд шилжүүлсэн байна. Тэгэхээр англи хэл маань яагаад энэ дуудлагын үед амар хэцүү байдгүй гэдг нь шалтгаан нь бол энэ маш олон хэлнээс орж ирсэн үг хэллэгүүд. Түүнээс гадна энэ үг хэллэгээ бичихэд яг дуудагдгаараа бичдэггүй. Зарим нь бол төрөлх англи хэлтэй хүнээс асуухаарч мэдэхгүй. Энэ яагаад ингэж дуудаж байгаа мэдэхгүй тий. Шалтгааныг мэдэхгүй. Уусаал ингэж дууддаг. Тэгэхээр тодорхой нэг үгнүүд Францаас орж ирсэн үгнүүд тодорхой нэг янзаар дуудагддаг. Грек хэлнээс орж ирсэн үгнүүд тодорхой. Хуучин англи тэ англо-саксон хэлнээс орж ирсэн үгнүүд тодорхой нэг хэлбэрээр дуудагддаг ч гэдэг юм уу. Ийм учраас энэ яг хилцүүн дүрмээс ялгаатай хилцүүн дүрм, авиа зүүн дүрм гэж хоёр тусдаа дүрм байгаа. Авиа зүүн дүрм бол нэлээд яригтай байдаг шалтгаан нь бол гэхдээ бид нар ингээд ерөнхий том зургаар нь ингээд үзчихээр маш гоё цэгцтэй байгаа үстэй тэ энэ мэдлэгийг бол та нар тэр бүр олж авах боломжгүй байдаг учраас ийм сургалтаар ингээд олгож байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл ихшгийн дуудлагын тухай өнөөдөр үзэх чинь. Тэгэхээр англи хэлний ихшиг бол маш олон янзаар дуудагддаг. Тэгээд үг таарлалтангууд энийг одоо аль одоо дуудлагаар нь дуудах юм те мэдхээ болчихдог. Яагаад гэвэл одоо эндээс бид нар хамгийн эхлээд цагаан толгой үсгийн эхний үсэг болох A үсгнээс эхэлж байгаа 6 өөр янзаар дуудагддаг. Тэгэхээр яг алийг хизээ дуудах вэ гэдэг асуудал гарч ирдэг те. Тэгэхээр авиа зүүн дүрэн болвол ер нь за энийг ийм үед ингэж дууддаг гэж шийдлэх бол утгагүй. Тэгэж бол сурахгүй. Ер нь бол авиа зүүн дуудлагын одоо чадвар урт хугацаанд сайжирдаг багаагаар нэг дор ингээ гинт бүгдийн үзэнгүүтээ гинт гоё ярьдаг болохгүй те. Тэгэхээр ямар ч байсан багаагаар ингээ тууштай одоо ганц 2 жилийн хугацаанд те. Өмнө нь бол 10 жил англи хэл үзсэн хүмүүс маш буруу дуудлагатай явж байдаг. Ингийн бол дараа нь засахад маш хэцүү байдаг учраас та нар эхнээс нь одоо дуудлага зөв дуудсуур гэдэг. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн дараа би та нарт хоёр толовчгийн бичгийг одоо бичиж өгнө самбар дээр. За энэ хоёр толовчиг маань одоо нөгөө олон улсын авиа зүүн дуудлагын стандарт IPA гэсэн стандарт байдаг гэсэн тийм. Тэр стандартыг дуудлагыг толовчгоос харж болох хоёр толовчиг өгнө. За нэг нь болохоор Америк аялагтай, Америк аялга дамгаалсан биш Америк толовчиг. Нөгөөх нь Их Британий англи аялагтай толовчиг. Тэгэхээр энэ хоёр толовчиг руу оруулаад та нар энэ үг англи одоо Британи аялгаар яаж дуудгийг, Америк аялгаар яаж дуудгийг гэдэг ялгааг нь харж болно. Түүнээс гадна аль алийг ашиглаж болно юм гоё толовчиг байгаа шүү. За тэгэхээр өмнөх хичээл дээр бүгдээрээ ямар ч байсан. За англи хэл бол нийт 26 үсэгтэй юм байна. 5 их шиг 21 гэгүүлэгчтэй юм байна.
5 их шиг маань 20 өөр янзаар дууддаг юм те 20 ерөнхий дуудлага тэмдэглэгээ юм байна. Гийгүүлэгч бол 21 гийгүүлэгч маань 24 өөр янзаар дуудаж байгаа те. Тэгэхээр гийгүүлэгч бол хамгийн амархан байсан. Бид нар ганцхан янзаар яг бичигдснээрээ дуудагддаг гийгүүлэгчийг бүгдийг үзсэн. За бичигдснээрээ дуудагддаггүй гийгүүлэгч хэд байлаа? Нэг 5 гийгүүлэгч байсан те. Тэрний эхнийхээ нь үзсэн, дараагийн 4-ийг дараагийн хичээлээр үзсэн. Өнөөдөр бол бүгдээрээ юу үзэх вэ гэхээр их шиг авианы дуудлага те. Англи хэлний ихшгүүд одоо яаж дууддаг гэдгийг үзэх байна. За тэгэхээр бүгдээрээ цаан толгой А үсгээс эхлэе. За А үсэг маань хэдийн янзаар дууддаг вэ? А үсэг. За жишээн дээр ярилцаад тэгээд бүгдээрээ нөгөө 5 их шиг байгаа те тэрийг нэг нэгээр нь ингээд бүгдээрээ үзье. За тэгэхээр А үсэг, Э үсэг цагаан толгойн дуудлага нь бол авиа зүүн галгийн дуудлагаас ялгаатай байгаа шүү дээ тий. Гэхдээ энэ цагаан толгойн дуудлагаараа дуудагддаг тохиолдолд A гэж дуудагдана. За энэ галгийн дуудлагыг энийг болохоор англиар юу гэдэг вэ? IPA гэдэг тий. IPA. Олон улсын авиа зүүн галгийн стандартын дуудлагын тэмдэглэгийг хашлтан дотор хийгээд ийм нэг өөр янзаар тэмдэглээд байгаа. За энийг I хоёр үсгийн нийлэмжийг A гэж дуудана. A. За энэ дээр гарч байгаа жишээнүүдийг уншиж үзье. За энэ P үсэг те P plane, trade, eight. За онгоц гэсэн үг plane, trade гэдэг нь худалдаа гэсэн үг. Eight гэдэг нь идэх гэсэн үг. April те 4-р сар гэсэн үг. За cable гэсэн үг. Cable. За тэгэхээр Монголын нөгөө cable гэдэг үгийг cable гэж хэлвэл англиар төрөлх англи хэлтэй хүмүүс бол ойлгохгүй. Яг гэвэл cable гэдэг үг байхгүй. Cable гэж хэлдэг. Тэгэхээр та тэр хүмүүст ойлгуулахын тулд cable гэж хэлэх ёстой гэсэн үг. За энэ болохоор цагаан толгой эхний дуудлага. Тэгэхээр үгийн ихэнд орж ийн, дунд орж ийн, эхэлж орж ийн те янз бүрийн одоо юутай байршилтай орж байгаа. Тэгэхээр та бүхэн яг уу гэхээр энэ 6 дуудлагын аль нь вэ гэдгийг дөрвийг хийж захаар дөрвөн угаасаа байхгүй. Дийлэнхт нь бол дөрвөн байхгүй. Тэгэхээр яг уу гэхээр тэр тойл бичгээс шинэ үг сурах болгондоо тойл бичиг лөө заавал оруулж шалгаж явах хэрэгтэй дуудлага. Одоо миний өгөх энэ 2 тойл бичиг бол хоёулаа аудио дуудлагатай. Аудио гэдэг нь одоо яриагаар байгаа гэсэн үг те тэмдэг дээр нь дараад аудиогоор шууд ингээд сонсч болдог. Ийм дуудлагатай тойл бичиг байгаа. Та тэгэхээр энийг бол одоо ингээд үг энэ үг байлаа гэхэд те энэ үг ч юм уу байлаа гэхэд слон руу оруулаад шалгах хэрэгтэй. Шалгах те энэ юу гэж дууддаг чинь. За тэгэхээр бид нар бол энэ тэмдэглэгээ мэдж байгаа юм чи энийг харангуут оор дуудаж байна те энийг яг ингэж дуудаж байна сонсч болно. Энэ IPA тэмдэглэгийг нь бас харж болно. Энэ хоёрыг хавилан ашиглах юм бол танд ойлгоход илүү хэлбэр байх болно. Тий. За хоёр дахь нь болохоор энийг А гэж дуудаад байгаа те энийг болохоор бичгтээ ингэж бичдэг. Ингэж А. За А гэж дуудах юм. За нөгөө A үсэг чинь эхлээд цагаан толгойн дуудлагаараа бол дуудагчсан бол дараагийн дуудлага нь А гэж байгаа. Taxi, cat, more, cat, apple, alum, exact, яг одоо онсон гэсэн үгтэй. Actually энэ T үсгийн нийлэмжийг иш гэж дууддаг. За тэрийг бүгдээрээ дараа нь үзнэ. Тэгэхээр энийг иш гэж дуудаад actually үнэ эрэхтэй гэсэн үг. За дараагийн 3 дахь дуудлага нь болохоор A-г А гэж дуудаж байгаа. Гэхдээ богиноор. За father гэсэн үг. Father энэ T-ийн дуудлага нь жоох өөр. Монгол хэлэнд бэдгүү энэ гэгүүлэгчийн нийлэмжтэй бүгдээрээ үзнэ. T-ийн дуудлага. Тэрийг father гэж хэлж байгаа. Born мөрний жүчээ. Yat. Энэ хоёр үсгийн нийлэмжийг бол огт дуудахгүй. T гэдгээр дуудана. Yat онгоц гэсэн үг. За
дөрөвт дуудлага нь гэж дуудана. Энийг гэж байгаа юм шиг ингэж байгаа мөртлөө тэ нэг бодлын гэдэг байгаа юм шиг. Гэхдээ яг юу гэхээр за about тухай гэсэн ямар нэгэн тухай about around гэдэг өөрчлөлт юм шиг нэг бодлын аач гэдэг юм шиг around тэгэхээр илүү аалуугаад өхүүлээ хэлэхэд around women zebra энэ их ааш гэдэг байна. Гэхдээ аагийн дуудлага чинь энэ шүү дээ. Тэгэхээр энэ бол аа бол мэдээж биш. Тийм zebra. За дараагийнх нь гэж дуудаж байгаа. За ямар үед ингэж дуудагддаг вэ гэхээр даатгалын үсгийн дараа орсон бол оогоор дуудагддаг. За жишээлбэл water гэж хэлж болно. Их Британи аялгаар бол water гэн тэ. Америк аялгаар бол water гэж хэлдэг. T үсгийг илүү зөөлөн хэлдэг. Water, want, за wash гэн тэ. Ус, water, ус, want, үсэх, хэрэгтэй байх, wash, уах. Тэгээд даатгалын үсгийн дараа орсон яг нь о гэж дуудагддаг. За бас энэ L үсгийн нийлэмжийг бас O гэж дууддаг. Тийм. Football хөл бөмбөг гэсэн үг тийм. Foot хөл бөмбөг. Football. Tall. Тэгээ энэ үсгийн нийлэмжүүдийг бол яг O гэж дууддаг. За тэрэг бүгдээрээ яг үргэлжлүүлээд хоол гэж яриад нийлэмжтэй. За сүүлд нь болохоор E-гээр дуудаж байгаа. Тэгэхээр нөгөө энэ богино E-гээр дуудлагыг ингэж тэмдэглээд байгаа. Том E-гээр тий E private in private ATE гэсэн төсгөлтэй үгийг E-гээр дууддаг шүү. E. Энийг болохоор private, climate, Senate. Тэгээ хоёр үедээ үг байгаа. Өөртөө дандаа аль нэг үе дээрээ өргөлттэй байдаг. Энэ болохоор эхний үе дээрээ өргөлттэй байгаа шүү. Эхний үе дээр. За үеийн өргөлтийг бас тусдаа үзнэ. Тэгэхээр энэ гурван үг ерөнхийдөө ойролцоод дутагдж байгаа. Private, climate, Senate. За тэгэхээр цаана толгой А ус маань яах нь ийм 6 янзаар дуудагддаг учраас та аливаа үгийг шинэ үг сурах юм бол А усыг орсон байх юм бол энэ 6-гийн аль нь вэ гэдгийг заавал харж ах хэрэгтэй гэсэн үг. Шалгаж ах хэрэгтэй. Тэхгүй болвол одоо жишээлбэл такси гэдэг чиглэл юм бол таныг ойлгохгүй гарч байгаа. Таныг ярихаар энэ одоо юу яриад байгаа юм бол гэдээ ойлгохгүй шүү дээ. Түүнтэй адилхан plane гэдгийг plan гэх юм бол бүр шал өөр утгатай үг болчихно. Plan гэх юм бол бичлэг нь өөр ингэж бичнэ. Plan төлөвлөгөө болчихно. Нөгөө онгоц гэдэг үг чинь төлөвлөгөө болчихно шүү дээ. Тэгэхээр нөгөө та онгоцны тухай ярьжсэн чинь нөгөө хүн чинь таныг төлөвлөгөөний тухай ярьж ингээ ойлгох юм бол энэ бол ойлголцлын асар хэцүү рүү гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бол юунаас үүддэг вэ гэхээр энэ A-хэсэг цаана болохоор A-хэсэг ийм 6 янзаар дуудагч болдог. Аливаар нь орох гэдгийг та эслуараас эхэлж шинэ үгтэй таалдахдаа заавал шалгаж явах хэрэгтэй гэдэг. За хоёр дахь нь цаана толгой хоёр дахь цаана толгой хэсэгтэй энэ дураарсан 3-ын тоо шиг энийг болохоор гэдэг. Том нь жижиг нь бол ингэж тэмдэглэж байгаа. 3 янзаар дуудагдана. Хэсгийг бодвол харьцангуй гайгүй амархан. Тийм. За эхнийх нь богино гээр дуудаж байгаа. Egg хөндөг, elephant энийг PH-ийн нийлэмжийг F гэж дуудагддаг. F үсгээр. За elephant за Emily хүний нэр bread eight. За bread гэдэгтэр энэ хоёр их шиг ороход эхний ишгэн цаана толгой одоо дуулахаараа дуудана гэсэн бас дүрэн байдаг. Гэхдээ бүх үг бол тийм биш шүү. Яг тэгэхээр энэ ингэдэг гэж заачингууд грек гаралтай үгний чинь шал өөр дүрмтэй болоод ороод ir. Латин гаралтай үг нь өөр дүрмтэй болоод гараад ирдэг. Тэгэхээр яг авиацын дуудлага бол мэдээж дийлэнх тохиолдолд ингэж дуудагдана гэсэн юм байгаа боловч
одоо тэрэг гажих тохиолдол бас байдаг шүү. Тий. За ate bread гэж байна. За хоёр дахь нь болохоор урт и. Урт ийг болохоор уртаар дуудагдана гэдэг бүгдээрээ үзсэн шүү дээ. Тий. Ардаа юм хоёр цэгтэй байна. Тэгэхээр энийг урт и гэж дуудана. She и үсэг үгийн одоо ганцхан үетэй юм богино үе дээр дандаа уртаар дуудагддаг. She read EA хоёр үсгийн нийлэмж урт игээр дуудагддаг. EA хоёр үсгийн нийлэмж дийлэнх тохиолдолд урт игээр дуудагддаг. Хоёр E үсгийн нийлэмж урт игээр дуудагддаг. За тэгэхээр энэ хоёр дахь нь бол зарим нь бол их тодорхой, зарим нь бол тийм тодорхой яг дүрм байхгүй ийм тохиолдлууд явдаг. За сүүлийнх нь дуудагдахгүй тохиолдол. E үсэг маань огт дуудагдахгүй тохиолдлыг ингэж тэмдэглэсэн би. За тэгэхээр ямар үед дуудагддаггүй вэ гэхээр үгийн төгсгөлд орсон үед төгсгөлд огт дуудагддаггүй. За жишээлбэл plain, онгоц, name, нэр, name гэх үг үгийн төгсгөлд орсон ийг дууддаггүй. Wives бас үгийн төгсгөлд орсон дээр нь s нэмсэн байгаа тийм. Garden. Тэгээ хоёр гээгүүлэгчийн дунд орсон байвал бас дуудагдахгүй байгаа. Үгийн төгсгөлд. Эсвэл үгийн төгсгөлд орсон бол тийм ийм хоёр тохиолдолд и үсэг маань дуудагддаг. За тэгэхээр цаан толгой эхний хоёр ишиг юм байна. За одоо дараагийн гурван ишгийн тухай. За тэгээ ишиг нийлэмжүүд одоо яаж дуудагдах юм бол тийм. За тэгэхээр энэ бол маш чухал байгаа. Нэг үсэг хэдийн анзаар дуудах чинь гэдгийг мэдэх. Тэгээ зарим нь бол ийм тохиолдолд дуудагдах гэсэн юм байдаг бол дийлэнх нь бол яг тийм айхтар яг томьёо шиг дүрэн бол байхгүй. Яагаад гэдэг шалтгааныг хэлсэнтэй англи хэл бол маш олон хэлнээс одоо үг орж ирсэн. Ийм баялаг хэллээ гэж байгаа. Маш баялаг хэл. Тийм ч учраас одоо дэлхийн хамгийн их үгийн баялагтай хэл гэж ер нь бол үздэг. Ийм хэл байгаа. За дараагийнх нь яг хөө гэхээр үсэг. За 3 дахь үсэг. Үсэг. За 3 дахь, 4 дахь. За тэгээд 5. За тэгээ ерөнхийдөө бол ишиг дангаараа айцсан одоо дуудлах нь бол ингээд болж байгаа. Үсэг. За цаан толгой үсэг хэдийн анзаар дууддаг юм бол за дараагийнх нь үсэг. Дараагийнх нь үсэг. Тий. За эдрийн дуудлагыг бүгдээрээ харъя. За үсэг маань цагаан толгойн дуудлагаараас дууддаг байгаа шүү дээ. Энэ үсгнүүд чинь тий гэж дуудлагыг ингэж тэмдэглэнэ. Нөгөөх нь и гэж бас дууддаг. Гэж ерөөсөө хоёрхан янзаар дууддаг. Үсэг. За би та нарт жишээ хэлээ. Та нар бичгийг оролдуулж чадах болов? За яг одоо анхан суралцж байгаа учраас хэцүү байж магадгүй. Тэгэхээр бас нөгөө нэг дээр үе тэр одоо ямар үед чинь те огт бичиггүй байх үед бичиж тэмдэглэж эхэлж үзчихсэн тэднэр шиг тэмдэглэхэд үзэхгүй юу те. За тэгэхээр эхний үг нь болохоор цаан толгой дуудагч байгаа жишээг харъя. Ice мус. За ямар юм сонсогч юм бичээрэй. Ice гэвэл яаж бичих вэ та нар? Ice. Мус. За энэ дээр бас бол талаар байгаа тийм. Ice. Time. Цаг. За library. Library. Англи хэлний номын сан гэсэн. Library. Санаа алдах гэсэн. За үгийн төгсгөлөө G огт уншдаг. Тэгэхээр энийг бол зүгээр сай гэж хэлээд байгаа. За өөр ямар жишээ вэ? Like энтэй дуртай. За ундаг дугуй. Bike гэх мэт. За энэ болохоор цаан толгой үсгээр дуудаж байгаа. Үсгээр. За дараагийнх нь болохоор үсгээр дуудаж байгаа. Insect. Одоо орчин үеийн бид дээр үе 2500. За insect with in зарчдаггүй. заавал it вэ? It in гэдэг богино үгнүүд бас. За энэ дээр болохоор
Хоёр дахь нь болохоор и-гээр дуудаж байгаа. Эхнийх нь а-ээр дуудаж байгаа. Ice, мус, time, цаг, library, юу лээ? Номын сан. Сай, санаа алдах, like, дуртай, bike, ундаг дугуй. За хоёр дахь дуудлага нь и-гээр дууддаг. Богиноор. За жишээ insect. Шавж гэсэн үг. Шавж, insect, with. Тийшийн дуудлагыг хилээ гаргаж хэлдэг 2-3 мм 2 удын шүлний засвар гарсан. Тийм. За энийг тусдаа үзнэ. With, in, it. Хоёр янзаар ус бол амархан. Тийм хоёрхан янзаар дууддаг. Усгнууд бол ерөнхийдөө их амархан байгаа. За усг маань 3 янзаар энд ингэж харуулж ялаа гэдэг юм чинь. усг 3 янзаар дуудаж байгаа. Өөрийгөө За ямар 3 янзаар дууддаг юм бэ? Оо гэж дуудаж байгаа. Цагаан толгойн дуудлагаараа үсэг болгон дууддаг та. Энэ цагаан толгой үсгийн дуудлага нь I штэ. Тэрүүнтэй адилхан энийг оо гэж дууддаг. Тэрүүгээрээ бас дууддаг тохиолдол байгаа. За оо. За энэ нэг майхан шиг юмэг а гэж дуудаад байгаа тий богиноор. За энийг болохоор о гэдэг. За ийм 3 янзаар юу яцгаа? За тэмдэглэж байгаа ажийн дуудлага нь. За ийм 3 янзаар дууддаг нэ. За жишээ өө дээр ямар жишээ авах вэ? Гэр гэдэг үг. За гэр гэдэг үгийг англиар юу гэдэг вэ гэхээр home гэдэг. Home. Home тэ. За open. энэ затгаа үед Онгох нэх гэсэн үг. Open. Open bone. Yes гэсэн. затгаа үед дээр Bone. нэгдүгээр үе болон хоёрдугаар үед гэсэн. Явах гэсэн үг. Үгийн төгсгөлд ганцаараа орж ивэл дандаа өөр уншигдаг. За тэр бол яг тогтсон хэллэг нь бол тэр window цонх. За хоёр дахь нь а гэж байгаа. За mother ээж гэсэн үг. Mother love. За хайрлах гэсэн үг тийм. Done хийх cousin үеэл. За ийм үнүүд байна. За сүүлийнх нь болохоор оогоор дуудаж байгаа. Богино оогоор яаж дуудаж чинь? Jog, novel, drop, hot. За ийм 3 янзаар дууддаг тийм ээ. Өвс маань. За цагаан толгойн дуудлага өөрөө дуудагдах тохиолдол нь болохоор энэ ихнийх нь home, гэр, open, нэх, bone, yes, go, явах, window, цонх. За хоёр дахь тохиолдол нь аагаар дуудаж байгаа. Богино аагаар mother гэхгүй нь шүү дээ. Үсэг гэдэг оор дуудахгүй нь шүү дээ тий. Mother love гэхүү биш аагаар дуудана. Love гэж хэлсэн. Love. Тэгээ V үсэг маань нөгөө нэг дээд үдэн шүтчинд доод уралдаан хандж байгаа шүү дээ тий. V гэд love done. Энийг don гэхгүй done гэж хэлнэ. Энийг cousin гэж хэлнэ. За сүүлийн дуудлага нь оогоор дуудаж байгаа. Богино оогоор дууддаг. За жишээлбэл jog, novel, jog гэж шогшох гэсэн үг. Шогшох. Novel гэдэг нь роман гэсэн үг тий. Тууж. Drop унгах гэсэн үг тий. Hot халуун гэсэн. За ийм 3 дуудлагатай. За 5 дахь их шиг маань юу байгаа тий. За тэгэхээр юу маань хэдийн янзаар дуудагддаг вэ гэдгийг бүгдээр харъя. За юу? Юу маань 4 янзаар дуудагдчих. За юу үсэг, цагаан толгой юу үсэг 4 янзаар дуудагдана. Эхлээд бүгдээрээ заншил ёсоор стандарт яг юугаар дуудаж байгаа те цагаан толгоороо дуудаж байгаа жишээг авъя. За дараа нь а гэж дуудагдах. Дараа нь богино үү гэж дуудагдах. Сүүлийнх нь и. За ийм олон янзаар дуудагдах нэ. Бас нэлээд олон янзаар дууддаг юм байна. За эхнийх нь цагаан толгойн дуудлага юу гэдгийг ингэж тэмдэглэдэг. Энийг е гэж уншдаг. Юу. А богино а. Энийг үү гэж уншина. Богино үү. Энийг и гэж уншдаг те. Альгийн дуудлага нь бол и гэж байгаа.
За жишээ авах уу бүгдээрээ? Жишээ авъя. За юу дээр За юу дээр юу гэж хэлэх вэ гэхээр юу дээр Jude. За эрэгтэй үнийг хэлдэг те. Jude гэж хэлдэг. Эрэгтэй үнийг. Blues гэж юу-гээр хэлээд байна. Blues, Jude, blue, юу гэд юусгийн те дуудлага blues. За blues. Muse. Яг энэ стандарт олон улсыг арилгаж puberty. За энэ нь юугаар дуудаж байгаа? Юу гэж дуудаж байгаа? За дараагийнх нь чиглэж байгаа. үгээр дуудаж байгаа. Pudding. Тэгэхээр энэ олон улсын pudding гэж дуудаж байгаа. Pudding. Push. Бас. За push. Дараагийнх нь pull. Cushion. За үгээр дуудагдах тохиолдол нь Авшаа. Сабын түрийн үгийн энэ хоёрыг солилцлоо. Энэ хоёрыг үү нь болохоор дээрээ байсан шүү. Тийм. За үгийн дээр нь тавьчих. Одоо болохоор А-гийн доор. За бүгдээ яг ярилцаагүй байгаа юм чи тий. Үү А нь болохоор энэ баталт. Энэ хоёрын байрыг солих. За одоо А-гаар дуудагддаг нь юу гэж вэ? бас яг энэ юу? Publish хэвлэх. Publish хэвлэх гэсэн үг хаа. За өөр сан би бас хүрхгүй байдаг. Сан нар гэсэн үг. За нар гэдэг үгийг мэдвүү. Hurry ярах гэсэн үг англиар. Hurry ярах. Dull уйтгартай, гүнхтэй гэсэн үг. За сүүлийнх нь болохоор E гэж дуудагдж байгаа. E busy business busy. За үгийн бас нэг гэж дуудагдах. Энэ яг уу энэ бол тусдаа нэг юм байдаг юм л да. Тэр юу гэхээр альва ихшгийн ард нөгөө нэг альва ихшгийн ард биш тэ R үсэг нэмжингүүд ерөнхий одоо тэр чанарыг бол өөрчилдөг ийм тохиолдол байдаг. За энэ болохоор энэ дөрв дээр 5 дахь нь гэх юм уу? 5 дахь одоо аялга гэж бол баг хэлж болно. Тийм blur гэдэг илүү уртаар ингэж дуудаж байгаа. За ямар ч байсан эхний дуудлагуудаа үзье те. За юу үсэг цаанд толгоо юугаар дуудаж байгаа тохиолдол Jude blues muse puberty. За үгээр дуутахад ингэж тэмдэглэж байгаа яз гэх pudding гэдэг нь одоо нөгөө юугаар хэлсэн те. Сүгээр хэлсэн одоо амттай те. Олон дарааддаг. Pudding push түлхэх, pull татах, cushion за ивэс гэсэн те. Ивэс дээр итрийг бас cushion гэж хэлдэг. Cushion үгээр хэлэх юм шүү дээ. Үү үсэг монголоор бол юм. За дараагийнх нь А гэж дуудагддаг тохиол. Publish sun нар hurry яраарай гэсэн тэ. Dull уйтгартай гонхтой гэсэн. Busy энэ B-гийн өмнө тэ S-ийн өмнө орж ивэл E гэж дуудагдана. Busy business гэж завгүй гэсэн. Buzzy гэж энийг уншдаг шүү. Buzzy гэж хэлэх юм бол ойлгохгүй шүү дээ. Таныг завгүй юм гэж хинж ойлгохгүй. Тийм учраас энэ үгээ зөв дуудах чинь нөгөө ойлголцод нөлөөлөх нөө гэдэг чинь чухал. Бизнесийг business гэж хэлжүүл ойлгохгүй шүү дээ. Таныг одоо юу хэлэх гээд байгаа ойлгохгүй. За тэгэхээр энэ дээр би сүүлийнх дээр нэг юм дүрм хэлсэн. Энэ бол юу гэхээр R үсэг энэ юу үсгийн ард орохороо энэ Ö гэж дуудаад байгаа. Дүрмийг өөрчилдөг. Үгийн төгсгөлд А үсэг нэмэгдэхээр ерөнхий үгүүдийн дүрмийг ер нь өөрчилдөг дуудлага. Тэгэхээр энийг blur өгөр хэлж байгаа. Энийг occur
өөр хэлж байгаа. За ийм бэ. Тэгэхээр ерөнхийдөө 5 их шиг маань за хамгийн ихнийх нь A 6 янзаар дараагийнх нь ямар үсэх байлаа? E 3 янзаар I 2 янзаар O 2 янзаар U 4 за энийг оролцуулбал 5 янзаар дуудаж байгаа. Тэгэхээр AU 2 хамгийн олон янзаар дууддаг. Бусд нь бол ерөнхийдөө байгаагүй. Би өчигдөр луучтай нэг англи хэлтэй сууж штэ. За тэгэхээр одоо бүгдээрээ яг уу гэхээр ишгийн нийлэмж. За сая бол дангаараа ишгүүдтэй нөгөө 5 их шиг маань яаж дуудагдгийг бол үзлээ. Одоо яг уу гэхээр ишгийн нийлэмж гэдэг нь юг хэлдэг вэ гэхээр 2 болон түүнээс дээш их шиг ер нь бол дийлэнх тохиолдолд 2 их шиг хамтдаа бичгээр бас нэг өөр янзаар дуудагдах тохиолдол байдаг. Тийм тэрийг одоо ярилцсан. За эхнийх нь ямар үсгийн нийлэмж вэ гэхээр за хамгийн өргөн ерөнхийдөө бол ишгийн нийлэмжүүд маш олон төрөл байгаа. Тийм. За одоо бид нар болохоор юг үзэх вэ гэхээр хамгийн өргөн эргэлээтэй ишгийн нийлэмжийг үзнэ. Хамгийн өргөн эргэлээтэй. Тийм. Тэр болгон бүх ишгийн нийлэмжийг бол мэдээж үзэх болвол тийм одоо хувилбаруудыг бүгдийг нь үзнэ гэдэг бол нэг чухал биш. Яг тэгэл хэрэглээ багтаа учраас хамгийн хэрэглээ өндөртэй нийлэмжүүд за эхнийх нь юу вэ гэхээр EA гэсэн хоёр үсэг нийлэхээр хэдийн анзаар дуудагддаг вэ гэхээр за эхнийх нь E A яа за энэ дөрвөн янзаар дуудагдаж байна. За дөрвөн янзаар дуудагдаж байна. За энийг жишээнд орсон байдлаар нь тийм бүгдээрээ жишээн дээр хэлчихсэн. За тэгэхээр энэ нийлэмж манайх нь ийм дөрвөн янзаар дуудагдах байна. За жишээ ихнийх дээр нь урт дуудагдана гэдгийг IPA буюу энэ олон улсын стандарт тэмдэглэгээр 2 цэг зураад байгаа тийм 2 ийм цэг тийм за идэх англиар идэх гэсэн утгатай steam уур гэсэн утгатай тийм уур за tweak за энэ 3 жишээ байна. За дараагийнх нь break за энэ жоохон өөр янзаар уншиж байна тийм break steak great за эдгээр үгнүүд байна. Дараагийнх нь head health spread yeah here steer near за ийм дөрвөн янзаар дуудаж байгаа. Ийм дөрвөн янзаар. За эхнийх нь за эхнийх нь яг хаа гэхээр игээр дуудаж байгаа тий урт игээр и за tweak и за хоёр дахь нь a-ээр дуудаж байгаа break steak great break гэдэг нь юмыг эвдэх гэсэн break steak гэдэг нь steak мах тий одоо өхрийн одоо мах great гэдэг нь гайхалтай гэсэн үг. Head health spread эгээр уншиж байгаа. За дараагийнх нь near year steer би түрүүлсэн те одоо энэ нөгөө ишгийн аливаа ишгийг төгсгөхөд хамгийн сүүлд R үсэг нэмэгдэхээр дандаа ear гэдэг дуудлагын нэг жоохон өөрчилчдөг. Тийм. Тэгэхээр энэ тохиолдолд бол нөгөө энэ хоёр үсгийн нийлэмжийг
дээр R нэмчээрэж байна. Өмнөхүүдээсээ дуудлага нь ear гэдэг ингэж өөрчлөж байгаа тийм. Жохон өөрчлөлттэй шүү. Тэгэхээр үгийн төгсгөл ихшгийн дараа R ороод ирэх нөгөө эрдийн дуудлагаас жохон өөр гэдэг гэж байгаа. За тэгэхээр энэ болов жишээлбэл одоо дүрм гэдэг харин байхгүй. Дүрм. Ямар үед E-гээр, ямар үед E-гээр, ямар үед E-гээр уншаад байгаа дүрм ба. Яагаад хоёлаа бүгдийн тийм үү? Бүгд ихшгийн гүйгүүлэгчийн дунд орж ин тэ гүйгүүлэгчийн энэ орж ин. Энд бол нийтлэг тийм дүрм гэдэг дарах юм байхгүй. Тэгээ ер нь дүрм байсан ч гэсэн одоо энэ нөгөө нэг авизын дуудлагыг ингээд дүрмээ чийдэж байгаа юм шиг энэний дараа ингэн гэж хийчихгүй шүү дээ. Энийг бол явандаа бол дуудлага сайжирдаг. Гэхдээ энэ хоёр үсгийн нийлэмжийг харахаараа та нар эслуараа заавал шалгах ёстой. Тэгээ шалгахдаа энэ дөрвөн аль нь вэ гэдгийг л зөв чийслэх ёстой гэсэн үг тийм. Жишээлбэл энэ үгийг health гэдгийг E-гээр health гэж уншиж болохгүй шүү дээ. Тэгвэл хинч ойлгохгүй таны яриаг eat гэдгийг ate гэх юм бол шал өөр утгатай тийм үү? Өнгөрсөн цаг нь болчихно энэний. Stay гэдгийг steok гэх юм бол буруу. Тэгэхээр та энэ үсгийн нийлэмж харагдах юм бол за энэ чинь яах нь дөрөв өөр янзаар дуудчихсоо би яг альгаар нь дуудчих юм гэдгийг шалгах хэрэгтэй гэдгийг мэдгэл хамгийн чухал юм. За энэ бол маш нийтлэг одоо ихшгийн нийлэмж. За бид нар бол дан ихшиг яаж дууддаг гэж сая үзээд дурсан. Одоо бол ихшгийн нийлэмжийг үзээд байна. За дараагийн нэг нийтлэг ихшгийн нийлэмж маань юу вэ гэхээр за энэ хоёр үсгийн нийлэмж байгаа. За энэ маань OA хоёр үсгийн нийлэмж. За энэ бас маш нийтлэг үсгийн нийлэмж. Та нар бол нэлээх үгдээр энэ нийлэмжийн дуудлагыг харна. За энийг юу гэж дуудах вэ гэхээр O гэж дууддаг. O. За би энийг улаанаар хайчих. O. O гэж дуудсан. За O. За жишээлбэл O энэ гэсэн үг. O А гэсэн үг. low, lows, lows. Boat, boat, throat, throat, throat. За өөр юм жишээ арай өөр төрлийн бичсэн тий oat, oatmeal гэдэг oat, oat, goal тэ зорилго гэдэг goal. За тэгэхээр энэ хоёр үсгийн нийлэмжийг бол юу гэж унших вэ гэхээр O гэж уншина. O гэж уншиж байгаа. O. За lows, low, lows, lows, O гэж байгаа тийм энэ болохоор галгийн дуудлага нь O гэж. Lows, boat, boat, throat. Нөгөө T-ийн дуудлагыг дараа хичээлдээ зан T-ch throat, throat, oat, goal, goal. За ийм байна. За goal гэдэг зорилго гэсэн үг. Oat гэдэг нь за нэг будааны нэг төрөлтэй oatmeal өглөөний цайнд нэг уудаг. За монголоор бол би бас сайн мэдгүй. Ер нь бол англиар дандаа oatmeal гэж хэлцдэг тийм. Throat хоолой, boat зав, lows гэдэг нь одоо талхыг тоолдог үг те. Lows олон талх, зүсмэл талх гэх юм бол lows гэж хэлдэг. За энэ нэг маш өргөн одоо хэллэг нийлэмж байгаа. За дараагийнх нь O үсэгтэй нийлэмж. O үсэгтэй нийлэмж. За энэ хоёр O. За энэ хоёрыг юу гэж дууддаг вэ гэдгийг харъя. За хоёр O энэ хоёрыг бол адилхан дууддаг. Юу гэдэг вэ гэхээр уртаар U гэж дууддаг. Урт U. За нөгөө урт тэмдэглэгийг ард нь ингэж цэг авч байгаа тийм. За энэ хоёр үсгийн нийлэмжийг хоёулангийн U гэж дуудана гэсэн үг. U гэж дуудана гэсэн үг. За жишээлбэл хоол гэдэг үг байна тийм. Food, food. Хоёр U-гээр уртаар дуудана. Food. Moose, хандгаа гэсэн үг байна. Moose. За smooth,
smooth. Фиг аймаг. Зааж үзье. За дараагийнх нь soup. Soup. Soup гэхгүй нь шүү дээ тий. Soup. Group. Group гэсэн үг. Манайхаар group хүмүүс олон хүмүүс тий. Soup. Group. Rouge. F гэж үзье. Rouge. За you. Тэ уу гэж дуудаж байгаа тий. Ноёр үсэн хэлэмжийг. За жоохон богино маягаар дуудах нь болохоор одоо жишээлбэл book. Эднийг болохоор арай богиноор дууддаг. Энэ артлын үнүүдийг хоёр үг бас арай богиноор дуудах тохиолдолд look биш, book биш те. Уртаар биш одоо богиноор good биш те. Good stood. Яг ялгаа нь бол нэг айхтар байхгүй те. Ер нь бол үүгээр дууддаг л гэж ойлгочих. Богино үг болохоор ингэж тэмдэглэж байгаа. Урт үгийн дуудлагыг болохоор яг хоёр янзаар тэмдэглэдэг. Нэг ийм заримдаа бас ингэж тэмдэглээд айл нь ялгаагүй адилхан. Ардаа ийм цэггүй ах юм бол богиноор дууднаа уу гэсэн. За тэгээ богино дуудлага нь бол ерөнхийдөө энэ сүүлийн дөрөв. Гэхдээ энэ уртаасаа бол нэг айхтар тэмдэглэж байхгүй. Тэгэхээр энийг бол ерөнхийдөө бол хоёр үг бол хоёр өө үсгийг уртаар үү гэж дууддаг гэж бол ерөнхийдөө ойлгож байна. За, юу гэсэн үгнүүд вэ? Ямар үгнүүд вэ? За, энэ ард болохоор энийг food, moose, smooth гэсэн тийм. Book, look, good, stood. Арай өөрөөгөө арай богиноор дуудаад байгаа тийм. Ийм үед богиноор дуудана гэсэн тийм одоо дүрэн бол байхгүй. Тийм. Тэгэхээр яг уу гэхээр ерөнхийдөө бол энэ хоёр үсгийн нийлэмж үү гэж дууддаг гэх юм. Гэхдээ энийг book гэх юм бол ер нь бол тийм хоёрын ялгаа бол нэг айхтар бол яахгүй. Look гэдгийг look гоо тэ нэг айхтар бол ялгаахгүй. Тэгэхээр энэ хоёрыг нэгтгэл богиноор дууддаг гэдгийг ер нь бидний хувьд бол ойлголцсон л чухал байна. За дараагийнх нь болохоор юу хоёр үсгийн нийлэмжийг үү гэж уншаад байгаа тийм. Soup. За soup гэдэг нь болохоор юусоо гэхээр шүл group. Group гэдэг бол group гэсэн үг тийм. Group хүн гэх юм бол group of people гэж хэлдэг group. Rouge энэ Франц гаралтай өгнүүд гэж их дууддаг. За тэрийг бүгдээрээ дараагийн хэсэгт бол J үсгийн дуудлагыг үүснэ. Rouge. За энэ бол ингэсэгтэй хацрат төрхтэй нэг өнгө оруулдаг тэр ингэсгийг хэлж байгаа. You. За тэгэхээр үү гэж дуудаад байгаа нэг энэ хоёр үсгийн нийлэмж. За дараагийн нэг нийтлэг нийлэмж бол ямар нийлэмж вэ гэхээр A үсэг. За энэ бол эгшгүүдийн нийлэмжийг үүсэж байгаа. Боловч бас нэг дээгүүлэгчтэй эгшгтэй нийлсэн мөртлөө нэг янзаар дууддаг бас нэг нийлэмж байгаа. Тэрийг бүгдээр асууцгаая. За өөр ямар нийлэмж үү? Бүх юмыг нийлсээр ихгүй бол охин ирэхээ багтдаг шүү. Хэрэглэж байгаа нийлэмжүүдийг үзээд байгаа. Нийлэмжүүд бол маш олон төрөл байгаа. Тэр болгоныг бид нар бол үзэх болно шаардлага байхгүй тийм байхгүй. За дараагийн нийлэмж нь болохоор IE-гийн нийлэмж байгаа. За IE. I үсэг E үсэгтэй нийлгээрээ энэ юу гэж уншигдаг вэ гэхээр урт И-гээр ерөнхийдөө уншигдаг. Тийм. А үсэг И-тэй. Урт И-гээр уншигдана. Урт И-гээр. За энэ дээр жишээ авъя. За уртыг яаж тэмдэглэдэг юм? А6-ад ард нь юу юм? 2 бөөнхий тийм ийм зураг зурж байгаа. За энийг И гэж уншаад байгаа. За энэ дээр ямар жишээнүүд вэ гэхээр за brief товчхон гэсэн үг. Field талбай гэсэн үг. Piece за хэсэг гэсэн үг тийм хэсэг хэрчим одоо ямар үгтэй орж ийн гэдгээс хамаарат ийм өөр утгатай байдаг шүү. Achieve
believe тэ believe. За believe achieve. Энийг ихэнд орж байгаа A-ийг нэг Ö шиг дуудаад байгаа тийм нэг А ч юм шиг Ö ч юм шиг achieve. За өөр ямар жишээ бэ? Relieve. За энэ жишээнүүд юм. Тэгэхээр энэ хоёрын нийлэмжийг юу гэх нь вэ? Дийлэнх тохиолдолд бол И гэж уншиж байгаа шүү. Энийг гаждаг те дөрмөөр гаждаг ганц хоёр юм бол байгаа. Тэг зөвхөн. За дийлэнх тохиолдолд бол энийг ингэж уншиж байгаа. За И урт И. Brief гэж унших нь шүү дээ. Нэг brief богино товчхон гэсэн үг. Field игээр талбай. Peace ирчим гэсэн те. Believe итгэх гэсэн үг. Believe achieve одоо амжилт олох те ямар нэг амжилтанд хүрэхийг хэлж байгаа. Relieve гэдэг нь одоо өвчин намдах гэдэг юм те тийм утгатай. Relieve. За энэ нэг ихшгийн нийлэмж байна. За энэ хоёрын нийлэмжийг бол И гэж уншиж байгаа. За дараагийн нэг нийтлэг нийлэмжүүд байгаа. За энэ бол дан ганц их шиг биш. Ерөнхийдөө бол A үсэгтэй цуг хэрэглэгдэг нийлэмжүүд гэж ойлгож болно. За одоо болохоор A үсэгтэй цуг хэрэглэгдээд нэг янзаар уншигдаг ямар нийлэмж вэ гэдэг вэ гэхээр энэ хөр биччихье тий. За энэ дээр болохоор за A юутай U үсгийн нийлэмж A юутай би чинь томор хичээд байгаа шүү дээ тий. A W үсгийн нийлэмж A or U тэгээд GH үсгийн нийлэмж. За энийг бараг жижигээр бичсэн нийлэмж шиг байна. Яа гэвэл олон юу болохоор жоохон зэгцгүй харагдах талтай. Тэгэхээр энийг жижигээр бичиж тэгвэл та нар дараа нь танихад ч ихсэн амархгүй. За ийм байна. Бүгштэй. ALL W-ийн дараа A орвол түнчлэн U-ийн дараа A орвол. За ийм олон нийлэмжүүд. За энэ айгүй олон юм шиг айгүй хэцүү юм шиг харагдаж байгаа боловч маш амархан. Юу гэхээр энэ бүх нийлэмжүүд O гэж дууддаг. O. Тэ ерөнхийдөө бол уртаар дуудагдана гэсэн үг. Урт Оог бол яг олон улсын югаар бол ингэж тэмдэглээд байгаа тийм. Урт Оогоор дуудагддаг. Тэгэхээр энэ нийлэмжүүдтэй үг харах юм бол та нар шууд О гэж дуудана гэсэн үг тийм. За энэ дээр нэг нийтлэг зүйл нэлээ A үсэг орж байгаа. A үсэгтэй ямар нийлэмжүүд орж байна? За A үсэг U үсэг хоёр нийлвэл энэ хоёрыг O гэж унших нь. AW-тай явуулыг O гэж унших нь. AU тэгээд үгийн төгсгөлийн энийг ер нь огт дуудагдаггүй шүү. GH үсгийн. За энийг гийгүүлэгчийн нийлэмжээр үзнэ. Өнөөдөр бол зөвхөн их шиг дээр бүгдээрээ төвлөрөөд байгаа тийм. Дан ганц их шиг болон их шиг нийлэмж. За энэ AL тэгээд дараа нь K үсэг орсон байх юм бол энийг бол O гэж дуудана. AL тэгээд дахиад L ах юм бол O гэж дуудагдана. W үсгийн дараа орж байгаа A-ийг O гэж дуудана. U-гийн дараа орж байгаа A-ийг бас O гэж дууддаг. Тэгээ энэ хоёр үсгийг нийлээд O гэж дуудаад байгаа шүү дээ. За энэ дээр жишээлбэл эхнийхтэй юм жишээ авъя. За ямар жишээнүүд вэ? Pause авах буюу pause-ыг жишээлбэл pause гэж бичээд англиар pause гэж уншдаг. Яа гэвэл энэ хоёр үсгийн нийлэмж гэж байгаа тийм. Pause. За соо монголоор бол хоолны соус ахгүй юу? Англиар sauce гэж уншдаг. Sauce. За би энэ биччихэд яривал илүү за бүгдийг биччихэд launch гэж байгаа. Fault гэж байгаа. За өөр үтэй юм. Би өөрөө шатна. За ерөнхийдөө ингэ болчихно. За энэ хоёрын нийлэмжийг соо гэж байна. Соо.
За дараагийнх нь John гэж байна. John crawl гэж байна. Crawl paw гэж байна. Paw claw бичсэн лүү бичиг claw. За дараагийн нийлэмж нь болохоор энэ хоёр үсгийн нийлэмжийг хэлээд байгаа. Daughter Caught Taught дараагийнх нь болохоор slaughter За энэ хоёрын нийлэмж бол амархан. Talk, walk, Caught. chalk, stock. За энэ хоёрыг бас small, tall, ball, tall. За сүүлийнх нь сүүлийн хоёрын нэг нь want, wash, basketball, swamp, run, сүүлийнх нь squash. За squat, square гэж тий. Square. За юм байна. За тэгэхээр эдгээр үсгийн нийлэмж бүгдээрээ хаана зогслоо? Sauce гэсэн тий. Sauce биш. Энэ хоёрын үсгийн нийлэмжийг O гэдэг. Sauce гэсэн үг. За launch, fault. За энэ хоёр үсгийн нийлэмжийг O-тэй харах, dawn үрийн одоо тий dawn dusk. Орой dawn гэхээр өглөө эрт нар мандах тэр үр хаярахыг хэлж байгаа. Хаярах. Crawl мөлхөх. Paw одоо муурны хөмстэй. Claw бас адилхан. Тэгтээ нөгөө том гар хуруу гэдэг шиг ялгаатай. За энэ хоёр үсгийн нийлэмжийг бас O, daughter, caught, taught, slaughter. За энийг talk, walk, chalk, stock. За ярих, алхах, шохоо, stock гэдэг нь хүний араас мөшгөх гэсэн үг тийм. За энийг бас small, AL, tall, жижигэн, өндөр, ball, бөмбөг, hall, танхим. За дараагийнх нь болохоор W үсгийн араас орсон A-ийг O гэж уншиж байгаа. Want, wash, swamp. Тэ энэ болохоор одоо хөдөөний нөгөө замд байдаг swamp тэ одоо шалбаг гэдэг wash. За сүүлийнх нь UA хоёрыг O гэж squash, squash гэж спортын нэр те одоо теннисний нэг төрлийн спорт байдаг. Square гэж дөрвөлжин гэсэн үг. Бас талбай гэсэн утга байгаа те. За ийм байна. Тэгэхээр бүгдээрээ эгшгийн одоо голлох нийлэмжүүдийг муу эгшгийн дуудлагатай үзлээ. Тэгэхээр эслэр тойл бичиг та бүхэнд хэлж өгнө гэсэн те. Тэгэхээр энэ хоёр тойл бичгийг та нар англи руу эслэр. Гэхдээ энийг харж байгаа шалтгаан нь бид нар үгийн дуудлага харах цаа. Та нар бол одоохондоо арай ашиглаж чадахгүй байх. За өмнөх дадлах хичээлээр үзээрэй. Тэнд болор тойлыг бас санал болгосон байгаа тий. Болор тойл тий. За болор тойл. За эдгээр болохоор A үсгийн нийлэмжүүдийг хэлсэн шүү дээ. A үсгийн нийлэмж. За хоёр тойл бичиг байгаа. Хоёр. За нэг нь болохоор Oxford Английн тий. British English буюу Их Британий англи хэл. Oxford Learners Dictionary тойл бичиг гэсэн үг. Dictionary тойл бичиг. За дараагийнх нь
англи. Dictionary reference.com. За энэ хоёр тойл бичгийг эхнийх нь бол Их Британий англи хэл UK accent дуудлагатай. За дараагийнх нь US Америк. Тэгэхээр энэ хоёр тойл бичгийг та нар интернетээс хараад үгийнхаа дуудлагыг харж болно. Үгийн дуудлагаа заавал шалгах чараа гэж. За тэгээ өнөөдрийнхөө хичээлийг ингээд өндөрлөө. Бүгдээрээ дараагийн хичээлээр уулзъя. Баяр та.